За бүгдээрэнд нарийн мэд төргийа сонсож байгаа хүн байвал мэд төргий. Өдрийн мэд төргий, өглөөний мэд төргий. Одоо ханаас сонсоо байлаа те. За тэгээд битэр гинт сууж хагаад уншижсэн сэдвийн тухай бас хүмүүстэй бас хуваалцвал гоё юм болоо гэж бодоод хоорондоо ярилцж байгаа. Подкаст маягийн те. Энийг бичээд авчих юм бол тий. Эргээд өөрсдөө ч гэсэн те дахиж энэ мэдээлэлээ заавал их цаг зарцуулж хайх те шаардлагагүйгээр өөрсдийнхөө энэ одоо ингээд дөнгөж шинхэн те ингээд уншаад хоорондоо ярилцж байгаа дээрээ бичээд үлдээчих юм бол бусадтай ч гэсэн хуваалцахад зөвөр юм болоо гэж бодоод за бичлэг хийж байна. За тэгээ өнөөдрийн маань энэхүү бичлэг маань яг юуны талаар ярих юм бол ой тогтоолтын талаар ирэхэд бид нар ярилцахаар шийдсэн. За тэгээд миний хувьд бол одоо ер нь миний хувьд гэлтгүй бид нар 10 жилийн сургууль, за цэцэрлэг байд юм уу, их сургууль, янз бүрийн сургалтын хөтөлбөр те. Олон газар ингээд альва зүйлийг хэлийх ч юм уу, эсвэл за одоо амгаахын мэдлэг, биологийн мэдлэг, химийн, нийгмийн, улс төрийн ч гэдэг юм уу, асар олон мэдлэгийг бид нэр сурахад болвол цаг хугацаагаа зарцуулдаг. Гэвч Эйнштейн хэлсэн үгээс л да тий. Одоо эрдэнэ босрол гэдэг бол чи сургуульд сураад маш олон зүйлийг мартаад үлдсэн тэр жоохон зүйл бол эрдэнэ босрол маа гэж хэлсэн баг тий. Тэгэхээр энэ бол тийм биднэрт яг юу харуулж байна вэ гэхээр бид нар асар олон зүйлийг мэдгээд маш их цагаа зарцуулчаад түүнийхээ одоо 70% ч юм уу 80% мартчих юм бол энэ бол бидний тэр 80% эвийг сурахад зарцуулсан цаг маань зүгээр огт оргүй зүгээр одоо юу ч хөө хоосон зүйл болж дуусчих гэсэн. Тэгэхээр бид нэр 60 70 80 жил амьдардаг энэ амьдралынхаа тэр их цагийг зүгээр хоосон өнгөрөөж байгаа байхгүй. Тэгэхээр маш харамсалтай байна тийм. Гол нь маш их хичээж. Тийм. Маш их хичээж, маш их олон жил цагийг зарцуулсан юм мартчих. Ер нь бид нэр юмыг яах гэж сурдгийг эргээд хэрэглэх гэж тийм. Тэр юмаа эргээд үнэт зүйл болох гэж тийм. Үнэт зүйл болгож тэрийг ажил хийж мөнгө олдог ч юм уу тийм. Ямар нэгэн байдлаар ашиглах гэж л сурдаг гэж ойлгодог. Тэгтэл одоо би жишээлбэл өөрийгөө жишээ авахад бол 10 жилдээ бол багш нарын өгсөн үүрэг даалгаврыг бол тухайн цаг мөчтөд нь бол тий харьцангуй бүрэн гүйцэтгэлтэй хийдэг байсан гэж ойлгож байгаа. Ягаад гэх юм бол эргээд дүнгээсээ харахад бол тэгтээ би одоо бол одоо ахлах ангид дундаа ангид бол ингээд хичээлийнхэн төрөл нь ихсээд бараг 20 шахуу хичээл бид нар үздэг штеп. Тэгэхэд эргээд тэрнээсээ хэдийг нь эргээд ашиглаж гин тий гэдэг нь бол өөрөө их сонирхолтой асуудал болж ирж байна л да. Тэр их цаг хугацааг тэр их хичээл зүтгэлээ эргээд ингэ бодоход яг нь сурах арга барилт бол суралцсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч ин сууж сурсан юм байна тий. Юмыг ер нь юу сурах гээд байгаа гэдгийг ер нь нэг томлож хараад тий. За нэг англиад тий. Ангилж уншсныгаа эргээд эргэн нэгтгээд тий. За нэг ийм юм сураад гэдэг дүгнээд гэдэг ч юм уу тий. Энгийн сурах арга барилт суралцсан ч гэсэн би яг үнийг хэлэхэд түүхийн хичээл дээрээ ч юм уу тий. Газар зүйн хичээл дээрээ юу физикийн хичээл дээрээ тий. Юу сураад одоо ашиглаж байгаа гэж надаас асуух юм бол яг толгойд бол шууд орж ирэх юм байхгүй байна. Тэгэхээр бол ашиглахгүй байна л гэж өөрийгөө ойлгож байна. За тийм. Тэгэхээр энэ дээрээс дүгнэд яг юу хэлэх гээд байна вэ гэхээр альва хүн юм уу альва хүүхэд альва сурагч яг сурч эхлэхтэй сургалт альва сургалтанд цагийг зарцуулж эхлэхтэй тэрнээсээ өмнө сурч сурах хэрэгтэй юм байна. Тэрний үгс үг гэхээр бид нар тэр сурах арга барил гэдэг зүйлийг одоо хүмүүс ярьдаг те. Хүн болвол зарим нь бол одоо юу гэдгийг шар шуур шиг те. Шүн ингээд сурдаг. Зарим нь бол одоо хөхөө шиг одоо юу гэдэг дахиад шиг өглөө ирц сурдаг шиг гэдэг юм ингээд янз бүрийн юм ярьдаг. Гэтэл хүний тарих гэдэг бол яг үнэндээ бас тийм ч их ялгаатай биш. Хүмүүсийн тархины одоо ажиллаж байгаа зарчим бол ерөөхдөө адилхан. Бид нар бол генетикийн хувьд ер нь бүгдээрээ хоорондоо адилхан шүү дээ. Тэ? Хүний генетикийн одоо хувьд бол баг 99.5% нь бол бидний генетикийн дараалал яг адилхан байдаг гэж. Тэгэхээр бид нар альва зүйлийг сурахаас өмнө сурч сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр сэтгэл судлалын шинжлэх ухаанд ер нь бол ой тогтоолт гэж ер нь юу байдгийг, яаж ажилтгийг, ямар үе шатанд хуваагддгийг гэдгийг бол нарийн сайхан судалсан байдаг. Одоо Антон физиологи талаас нь аваад үзэх юм бол хүний тархины үйл ажиллагаа одоо ямар бүсүүд юуг хариуцж байна тий. За хүний тархины эсүүд ер нь яаж сэрлийг одоо цахилгаан тэр сэрэл потенциалыг бие биен рүүгээ дамжуулж байна гэдгийг судалсан байгаа хэрнээсээ
бидний ой тогтоолт memory те энэ мэдрэмжийг яаж үүсдгийг, яаж одоо хадгалагддгийг гэдгийг бол хараахан бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа шүү дээ. Ер нь тайлбарлах боломжгүй ч магадгүй те. Их сонирхолтой. Бидний баг бахаас ингээд толгой сайтай, толгой муутай гэдээ ер нь яг яагаад хуваадаг байсныг нь зүгээр бодоход тухайн юмыг асуухад эргээд санаж явах юм бол мэдээж толгой сайтай, санахгүй байх юм бол толгой муутай гэж магадгүй те. Өндөгчсэн байж болох талтай штэ. Яг нэг үнэлэх нэг хэмжүүрэн те. Эргээд сурсан үгүүг нь бид нэр эргээд санаж ийн үгүй юу гэдгээр нь л одоо шалгадаг. Тэгэхэд өөрөө ой тогтоолт гэдэг бол өөрөө жишээлбэл одоо 3 үе шаттай. Хамгийн ихэнд бол тухайн мэдээллийг кодлох, түүнийхээ дараа хадгалах, тэгээд эргэн санах гэсэн юм 3 үе шаттай. Тэгтэл магадгүй кодлох үе шатн дээр буюу тухайн мэдээллийг одоо бидний тарих буюу те ой тогтоолт хэрхэн хүлээж авдаг тэр хэлбэрлүү нь мэдээллийг хувиргаж байгаа энэ үе шатыг бид нэр кодлох үе шат гэж нэрлэдэг байгаа. Тэгтэл тэр одоо суралцагч магадгүй те кодлох үе шатн дээр ингээд хичээлийн анхааралтай сайн хийгээгүй те угаасаа анханасаа тогтоогоогүй юм уу? Эсвэл буруу кодлсон. Тийм эсвэл замбраагүй кодлсон юм уу те? Эсвэл сүулт нь давтаагүй юм уу те? Хадгалах үе шат буюу те давталт гэдэг бол угаасаа чухал. Practice makes everything perfect гэдэг те угаасаа давтах бол маш чухал. Давтаагүй юм уу? Эсвэл эргээд нөгөө суралцагч чинь ингээд кодлоод хадгалсан мөртлөө эргээд санаж бас чадахгүй ч магадгүй шүү дээ. Яагаад санаж чадахгүй байгаа гэдэгт бол нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Жишээлбэл нэг нь бол хүнд ингээд тоглоом дээр гардаг шиг те сэжүүрийг нөгөө даалгаврыг гүйцэтгэнэ гэдэг шиг бид нар ч гэсэн маш их мэдээллийг энэ толгойдоо ингээд багтаачихсан байдаг те. Тэрийг бүгдийг нь ингээд хадгалчихсан байдаг. Тэрэн дундаасаа ингээд хайгаад сэжүүр хэрэгтэй байдаг. Тэгтэл сэжүүр нь те ингээд хангалтгүй ч юм уу те замбраагүй ч юм уу те нөгөө нэг яг ингээд за тэр чин юу илээ одоо те хэдэн онд болсон үйл явдал билээ гэдэг ч юм уу те ингээд сэжүүр нь хангалтгүй ч юм уу эсвэл зарим тохиолдолд нэг сэжүүрнээс 2-3 мэдээлэл гараад ирдэг юм л те тэгээд заав аль нь хэрэгтэй билээ гэд тэрийг ингээд боловсруулж явах үе мөчөд бол их цаг орно гэсэн эргээд тэгээд магадгүй бүр зарим мэдээлэл нь блоклогдчихдаг гэж байгаа байхгүй юу? Гэт нэг сэжвэрээс 3 мэдээлэл гараад ирсэн чинь жишээлбэл олон хэлээр ярьдаг хүн магадгүй тэрийг айгүй сайн мэдэх байж болох юм те. Нэг хэлээр ингээд үг хэлэх гэсэн чинь нөгөө нэг 2 дахь 3 дахь ч юм уу те. Хэлнүүдийнх нь өгнөө зэрэг орж ирэнгүү те. Яг хэлхийг хүссэн магадгүй хятад хэлээр ч юм уу те. Англи хэлээр ч юм уу хэлхийг хүсэж итэл яг тэр хэлээр нь орж ирэхгүй. Орсоор нөгөө үг нь орж ирэнгүүт нөгөө нэг яг тухайн нөхцөл байдал хэрэгтэй байгаа. Уг нь англиар орж ирдгүү гэнэлтэй гэх мэтчлэн те хэдий чиний замбраатай те хадгална хэдий чиний сэжүүр сайтай хадгална төдий чиний тухайн мэдээллийг санах сайн боломж ихтэй гэсэн үг. Тэгээд энэ болгонд ингээд ерөнхийдөө нэг суур судлагдсан те зарчим ойлголтууд гэж байгаа. Бид нэр энэтэй танилцчих юм бол сүлд нь эргээд те яаж хэрхэн одоо нөгөө суралцсан гэдэг юм магадгүй байж магадгүй л те. Бид нар бол ерөнхийдөө бол 10 жилдээ давталтын аргыг маш их ашигладаг тий. Маш олон дахин хуулж бичих тий. Тэрийг маш шүлгийг гэхэд тий бид нар ингээл дотроо ингээл тий маш олон удаа ингээл тавтаал ингээл лам дотроо бувтнаал ингээл тий. Одоо нөгөө лам нарыг харахад ч гэсэн нөгөө давталтын аргыг бол маш их ашиглаа тий. Мань мэгзмээ бол ингээд тий ингэж давтаж маш их мэдээллийг бол цээжилж байгаа харагддаг. Тэгээд ер нь яг уншаад байхад бол давталт бол нэг арга мөн. Гэхдээ хамгийн их цаг хугацаа ордог бөгөөд хамгийн бүтээмж багтай арга. Тэгээд зарим хүнд айгүй гой тохирдог. Зарим хүнд ерөөсөө тохирдгүй байх талтай. Тэгэхээр ямар аргууд байгаа юм те? Бид нар юмыг ер нь яаж тогтоогоод байгаа гэдгийг өөрсдөө бид нар ингээд ойлголттой болчих юм бол ядаж тэрнээсээ эргүүлээд те. Надад энэ арга нь тохирох юм байна. Би энэ үе шатн дээр илүү дутуу ажиллаад байгаа юм биш үү ч юм уу те. Тэрийг мэдэж авах юм бол илүү бүтээмжтэй сурах боломжтой гэсэн. Нэг хоёр. За тэгээд яриагаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэгээд ерөнхийдөө дахин давтаад нэг дүгнээд хэлэх юм бол дүгнээд гэх юм уу хэлэх юм бол ой тогтоолтыг хоёр үндсэн ангилалд одоо ангилдаг байх нь. Энэ нь болохоор богино хугацааны ой тогтоолт болон урт хугацааны ой тогтоолт.
Тэгэхээр урт хугацааны ой тогтоолт гэдэг бол ерөнхийдөө бол бидний одоо оршихуй шүү дээ, тий. Ой тогтоолт байхгүй бол хүн амьд биш гэсэн үг шүү дээ. Тодорхойлж гин гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр би одоо яаж төрсөн ч юм уу, миний аав ээж хэн блэ, миний ах дүү нар хэн блэ гэдгийг санахаа байж юм бол би биш болчихж байгаа хэрэг тий. Тэгэхээр яг хүн оршчин гэдэг бол хамгийн чухал зүйл бол ой тогтоолт юм л да. Тэгэхээр альва дурсамжийг, альва мэдлэгийг аль болох гүн одоо хэзэж мартахгүйгээр хадгалах тусам таны амьдралын одоо цаг бүр мөч болгон танд ил санагдаж тий. Амьдрсан цаг бүрээ та санаж илүү юу ч ярьчих тий. За тэгэхээр үндсэндээ ой тогтоолтыг бол үндсэн хоёр бүлэг болгож ангилдаг байгаа. Сэтгэл судлаачид маань хоёр бүлэг болгож ангилсан. Энэ нь бол богино хугацааны ой болон урт хугацааны ой тогтоолт юм аа. Тэгэхээр энэ богино хугацааны болон урт хугацаагаас үл хамааран ой тогтоолтын одоо үе шатыг бол 3 ангилсан байгаа юм. Энэ нь бол тухайн мэдээллийг кодолж одоо ой тогтоолтондоо хийгээд за дараагийнх нь бол нэгэнт ой тогтоолттой хийгээд оруулсан мэдээллийг бид нэр хадгалдаг байгаа юм. 5 жил, 10 жил насан туршдаа янз бүрээр хадгалж байна. 5 секунд, 30 секунд ч гэдэг юм. За ингээд хадгалж байсан мэдээллийг 3 дахь үе шатны хэрэгцээтэй үед нь гаргаж ирээд иргэн санаад хэрэглэх юм тийм ээ. Тэр үнийг бол encoding буюу кодлох гэж төрүүлсэн тийм. За тэгээд кодлчоод storage буюу ингээ хадгалаад олон жил одоо шаардлагатай хугацаагаар хадгалаад тэгээ хэрэгцээтэй үед нь гаргаж retrieval хийж явдаг тийм ээ. За тэгэхээр бид нэгэнт одоо альва эрдэнэ боловсролыг ч юм уу сурахад цагаа зарцуулсан юм чинь тэр сурсан юм эзэж мартахгүй байхыг хүсэж байгаа. Тэ? За тэгэхээр ер нь яаж мартахгүй байх хэвтэй? Ер нь бид нар яаж анханасаа сурах хэвтэй байсан гэдгийг бол одоо товч ярилцах болно тэ. За тэгээд 1960-ад оны нэг тийм туршилт гэх юм уу? Туршилт кейс байсан л да, тэ. Тэрэн дээр болохоор темперал буюу одоо чамархайн дэлбэнгийн тархины чамархайн дэлбэнгийн гэмтэлтэй нэг өвчтөн байсан. Тэр өвчтөн маань бол яадаг байсан бэ гэхээр эмчин одоо орж ирээд тэр үнийг үзэхээ ороод ирэхэд тэр үнтэй анх уулзж байгаа юм шиг тэр үнд тийм мэдэрч төрдөг байсан. Насаараа тийм байсан. Яагаад юу болсон бэ гэхээр тэр өвчтөн бол тэр эмчид маш олон жил үзүүлж байсан. Олон жил хяналтанд явсан. Тэгэхдээ өдөр болгон тэр эмчтэй анх уулзж байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээ энд юу болсон бэ гэхээр гиппокампус буюу тархины тэр урт хугацаа болон богино одоо тэр сурах цаашид урт хугацааны меморийг хадгалдаг тэр гүүрэн болдог гиппокампус нь гэмтсэн байсан байгаа юм л да. Тэгэхээр яг үүнийг одоо батлах ч юм уу судлах зорилгоор маш олон амьтдад бол туршид хийсэн байдаг. Харах одоо хулгана бич айгүй олон туршилт гиппокампустай холбоотой туршилтууд байдаг байгаа. Тийм тэгээд нэг сонирхолтой зүйл нөх юм бол бид нэр альва зүйлийг ингээд сурахдаа урт хугацааны ойруугаал тэр мэдээллийг шууд кодлохыг хичээх хэрэгтэй байгаа. Гэтэл бид нэр ихэвчлэн яадаг байсан бэ гэхээр дандаа богино хугацааныхаа меморигоор шахав сурдаг байсан байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр сурсан бүх зүйлээ эргээд мартчихдаг. Тийм талтай байдаг. За тэгээд ер нь мэдээллийг анханаас нь зөв яаж сурах хэвтэй, яаж тэгэж урт хугацааныхаа мемори руу кодлох хэвтэй гэдэг талаас нь сонирхолтой мэдээлэл болцсон уу? За тэрээрээ. За сая одоо тархины гиппокампус гэдэг хэсэг нь гэмтсэний улмаас бол тухайн өвчтний хувьд бол урт хугацааны memory task-ыг бол гүйцэтгэж чадахгүй урт хугацааны нөгөө нэг ой тогтоолтын үйл ажиллагаа нь сайн явагдахгүй байна л гэсэн үг л тий. Байнга үзүүлдэг эмчээ танихгүй байна гэд. Энийг бол ингээд шинжлэх ухааны гоё ололт дэвшилттэй холбоотой тий. Одоо анагаахын шинжлэх ухаан ингэж сайхан хөгжиж байгаа нь бол олон шинжлэх ухааны тий. Физикийн болон олон гоё ололтуудтай хамааралтай. Тэгэхээр энэ нь бол саяхнаас бол энэ нөгөө нэг энэ сэтгэл судлал буюу тий. Энэ psychology гэдэг ухаан бол эртнээс хөгжиж ирсэн ч гэсэн энэ нөгөө биологийн одоо нотлохоо гэх үү нотлогдох хэвээр штэ энэ чинь нотлогдчихэж бид нар энийг бол яг баримт тий нотлохоо гэж нэрлэдэг байгаа. Тэгмүүд энэ биологийн гоё нотлохоонууд нь бол одоо саяхнаас буюу одоо нөгөө тархийг скан хийж байгаа энэ гоё тоног төхөөрөмж хөгжиж ирсэнтэй холбоотой нөгөө өмнө нь 1800 онд бол эдгээр нь бол ерөнхийдөө гоё хөгжиж ирж байсан. Гэхдээ тухайн үед бол яаж хөгжиж ирсэн бэ гингууд ихэвчлэн амтан дээр
туршилтуудыг ихэвчлэн хархан дээр те болон бүр боломжтой бол одоо мичин дээр ч юм уу те туршилтыг хийгээд ерөнхийдөө ийм онол таамаглал төвшүүлээд заримыг нь батлаад мөн түүнээс гадна одоо нэг ой тогтоолтын алдагдaltaй өвчтнүүд ямар өвчтөн гэдэг үлээ амнезик ой тогтоолтын алдагдaltaй те энэ өвчтнүүд эмчдэр хандсны улмаас тухайн өвчтөн дээр хүн дээр бол шууд бол туршилт хийх боломжгүй учраас тухайн угаасаа гэмтэл авцсан те магадгүй ослын улмаас ч юм уу те гэмтэл авцсан өвчтөн дээр ийм шинж тэмдгүүд илэрч шүү те энэ өвчтнүүд хоорондоо адилхан байх шүү те энэ хэсэгтээ гэмтэлтэй ийм осол авсан өвчтөн гэд 1800-аад оноос бол маш олон төрлийн туршилтуудыг бол бүр эрчимтэйгээр хийж эхлүүлээд онол нь бол сайхан хөгжсөн байсан. Тэгээд одоо бол ингээд brain scanning studies гэдэг те скан хийгээд яг нөгөө туршилтаа хийгээд тархины ямар хэсэг идэвхжиж гин гэдэг те тэрийг нь ингээд ажиглах боломжтой болсон. Ажиглах боломжтой болонгуудаа тогтоосон юм байна л да. Жишээлбэл одоо урт хугацааны ой тогтоолтын хувьд бол одоо нэг кодлох үе шат нь бол илүүтэйгээр тархины зүүн хагас бөмбөлөгт идэвхтэй явагддаг. Харин эргэн санах процесс нь бол эргээд тархины баруун одоо бөмбөлөгт нь илүү идэвхтэй явагддаг. Түүнээс гадна түрүүнд дурдсанчлан хиппокампус систем нь бол хиппокампус нь бол гэмтсэн өвчтнүүд бол урт хугацааны memory task бол урт хугацааны ой тогтоолтын чадамж нь бол алдагддаг буюу буурдаг те хэдийн хэмжээний гэмтэлтэйгээс хамаардаг гэдэг. Энэ биологийн нотлохоонууд нь бол одоо улам бүр илүү хөгжиж ирж байгаа. За богино хугацааны ой тогтоолтын талаар одоо ярив. Богино хугацааны ой тогтоолт 3 үе шаттай, урт хугацааных нь 3 үе шаттай адил гэж хэлсэн тийм. Богино хугацааны үе шат нь бол кодлогдох үе шатанда ихэвчлэн одоо нэг үг хэл яриа те одоо бидний ном дээр бичигдсэн байгаа те энэ одоо хэл гэсэн үг шүү дээ те энэ acoustically гэж хэлээд байгаа. Энэ дээр хэлээр илэрхийлэх боломжтой бичгэн байдлаар болон яриан байдлаар илэрхийлэх боломжтой энэ байдлаар бол богино хугацааны мэдээлэл бол ихэвчлэн кодлох үе шатаа хийдэг. Мэдээж бол харааны кодлох те тэр нь бол мэдээж тодорхой хувийг эзэлдэг ч гэсэн ихэнх яг ач холбогдолтойгоос нэрх юм бол ихэнх мэдээллийг бол энэ хэл ярианы тусламжтайгаар бичгэн болон ярианы тусламжаар энэ хэл дээр кодлогдож байгаа зүйлийг бол бид нэр богино хугацааны тэр мэргэжлийн нэршил нь бол visual encoding болон acoustic encoding гэж нэрлэж байгаа тийм гэж нэрлэж байгаа. Ихэвчлэн кодлдог. Богино хугацааны memory гэдэг бол маш богино хугацаанд тухайн зүйлийг ой тогтоолтныхоо тэр талбар дээр аваачаад гой боловсруулаад ихэвчлэн мартчихдаг. Харин ер нь бол бүр бид нар маш их хэмжээний бодол тийм маш их хэмжээний мэдээлэлтэй тулгарч байгаа учраас ихэнхийг нь бол ингээд мартаад decay болон эсвэл шинэ мэдээллээр солигдно гэж байгаа displace болдог гэд тийм. Тэр нэг зүйл хэлж байгаа. Нэг тиймээс хэсэг гарч ирсэн шүү дээ. Одоо богино хугацааны бол ерөөхдөө нэг самбар шиг гэх юм уу эсвэл нэг тэмдэглэлийн дэвтэр шиг ч юм уу те нэг юм бичээд тэгээд бид нар дараагийнхаа зүйлийг бичих хэрэгтэй болох юм бол өмнөхөө арилгаж зай гаргаад самбараа арилгадаг те. Өөрөөр хэлэх юм бол бидний ажлын талбар гэсэн. Бид нар өдөр тутамдаа гээд хин нэгний гар утасны дугаарыг гялс тогтоохоор гарах юм бол те дансыг нь гялс хийжилчээд мөнгө хийчихэл бид нар тэгээд тэр дансыг мартчихна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бидний яг ажлын талбар, ажлын самбар гэсэн. Бид нэр за тэгээд тэр ажлын самбар маань буюу богино хугацааны ой тогтоолт маань өөрөө тодорхой багтаамжтай байх нь байна л да. Энэ бол хязгааргүй биш. Яагаад ихэнх улс оронд те утасны дугаар те 8-аас те нэг 10 хүртэл 10 магадгүй хүртэл те ийм тоотой байдгийн бэ гэх юм бол энэ бас шинжлэх ухаанд үндэслэн байх нь шүү дээ те. Ер нь бол хүний богино хугацааны ой тогтоолт гэдэг бол 7-оос нэмэх хасах 2 буюу 5-9 тийм 5-аас 9 гэсэн ийм багтаамжтай байдаг байх нь байна. Энийг бол 5-аас 9 chunksтай гэж бичсэн байна. Багц нэгж мэдээлэл. Нэгж мэдээлэл гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол нэгж мэдээлэл гэдэг нь магадгүй нэг тоо, нэг хүсэг эсвэл тухайн хүний хувьд нэг утга бүхий мэдээлэл байж болно гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 7 дээр нэмэх хасах 2 гэсэн ийм бид нар бол богино хугацааны ой тогтоолтын багтаамжтай байх нь байна. Тэгээд ер нь бол судлаад үзсэн чинь энэ 7-оос нэмэх хасах 2 гэдэг
багтаамж бол хүн болгонд ижил байдаг гинэ. Ер нь бол хүмүүс бие биенээсээ тийм их ялгардаггүй. Багч байдгүй, ихч байдгүй. Тэ ерөнхийдөө энэ багтаамжинд ихэнх хүмүүс хамаардаг. А түүнээс гадна энэ багтаамжийг ихсгэх боломж нь бол 7-оос нэмэх хасах 2 гэсэн энэ багтаамжныхын хувьд бол ихсгэх ер нь бол боломжгүй. А харин хэмжээг нь бол ихсгэж болно гэж үзэж байгаа юм байна л да. Хэмжээг нь ихсгэн гэдэг нь юу гэсэн үг юм бэ гингууд 7 одоо тий чанксны багтаамжтай хүн байлаа гэж бодоход нэг тэр чанканда тий нэг тэр одоо нэгжиндээ тий 4 магадгүй мэдээллийг тий 4 оронтой тоогоор бодъё тий 4 оронтой тоог багтаачих юм бол энэ 7-4-ийн одоо 28 гэдэг ч юм уу тий энэ бол 28 ийм хэмжээний урттай мэдээллийг хадгалах боломжтой. Гэхдээ энийг эргээд бодох юм бол яг 7 чанкс гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол урт хугацааны мэдээллийн урт хугацааны ой тогтолтоос бид нар мэдээллийг авч ирэнгүүтээ богино хугацааны ой тогтолтынхаа тэр сайзыг нь бол ихсгэх боломжтой. Нэг чанкны сайзыг нь ихсгэх, хэмжээсийг нь ихсгэх боломжтой гэсэн үг. Энэ дээр жишээ авч ийн л та. Жишээлбэл чи хэдэн онд төрсөн бэ? 1992 онд төрсөн. 1992 гэдэг чиний хувьд бол нэг мэдээлэл те төрсөн он гэдэг нэг мэдээлэл. Тэгэнгუთ өөр хин нэгэнд 1992 гэдэг тоог өгөхөд тэр хүнд ямар ч хамааралгүй тоо гэж болно шүү дээ те. Тэгэнгუთ тэр хүн 1-9-9-2 гэдэг те 7 чанкс дөрвийг салгаж ажиллах юм байна те. Ашиглаж чинь гэсэн үг. Чиний хувьд бол нэг чанк руу орчиж чинь гэсэн. Нэг л мэдээлэл гэсэн үг байгаа. Тэгэхээр надад бол утгатай мэдээлэл шүү дээ. Хугацааны ой тогтолтыг хөгжүүлэе гэж зарим хүмүүс ингээд те өөрсдөө судлаачид бүр өөрсдөн дээр ингээд туршилт хийжсэн байгаа байхгүй юу. За би ер нь энийг хөгжүүлэе гэдэг те. Тэгэнгუთ урт хугацааны ой тогтолтоос ашиглаад те урт хугацааны ой тогтолтонд маш олон мэдээллийг те утгатай мэдээллүүдийг ашиглаж аваачаад богино хугацааны ой тогтолтоо бүр 80 эд гэсэн те сайзанд хэмжээнд бол хүрэгжсэн бол ийм бол тохиолдол. Наа ч юм бол одоо яг манайхны нөгөө одоо оюун ухааны спортоор хичээлдэг хүмүүсийн хэрэгэлдэг арга бах тий. Одоо тэд нар урт хугацаанд мэдээллийг тодорхой мэдээллүүдийг хийгээд тэр мэдээллийг эргэж одоо шинээр тэжилж байгаа зүйлстэй холбож одоо нэг түүх зохиодог тий. Энэ ой тогтолтын спорт гэдэг тий маш гоё ингэж спорт болгож тий гэж гоё тэмцээн уралдаан болгож ингэж гоё хөгжүүлээд манай Монголын баг тамирчид бол маш амжилттай тий Азийн битгий хэл дэлхийн хэмжээнд бол амжилттай оролцдог болсон. Энд бол үнэхээр баярлж бахархаж байгаа. Тэгэхээр тухайн одоо энэ нөгөө оюун ухааны академийн Хатанбаатар тэргүүтэй багш нар тий энийг бол ингээд хизээний судалсан гэсэн үг. Бидний хувьд ингээд баг шинээр ингэж бит хоёрын хувьд бол жишээлбэл тий шинээр танилцсан ойлголт байхад бол оюун ухааны академийн багш нар бол энийг бол хизээний ингээд энэ ойлголтыг нь ойлгоод тий маш олон арга барилууд бий. Тэрийг ингээд сурагчдаа тэр арга барилын дагуу хичээллүүлэх нь шүү дээ тий. Жишээлбэл одоо Хатанбаатар өгшөл хизээний мэдэн тий 7 нэмэх хасах 2 чанкстай хүн гээд тий. Тэгээд тэрнийх нь нэг бүрийнх нь ингэж хэмжээг нь одоо ихсгэж тий маш богино хугацаанд маш олон хүзэрч юм уу тий. Тэр болгон ч зүгээр мэдээлэл инпут тий мэдээлэл шүү дээ тий. Хүзэрч юм уу хүний царай ч юм уу тий. Утасны дугаар тий тоон болон акустик тий болон вижюал тий тэр гоё кодлох тий тэгээ тэрийг эргээд гоё санах тий энийг бол яг ингэж яг л энэ арга барилын дагуу хөгжүүлж байгаа гэсэн. Энэ бол угаасаа суур зарчим ойлголт нь учраас. Тэгэхээр бид нар өөрсдөө зарчимтай танилцчих юм бол тэрийгээ цаашаа гоё дэлгэрүүлээд ямар арга барилууд маш олон арга барилууд нийтэд тий байгаа. Тэндээсээ аль нь өөрийгөө тохирох юм байна олж аваад хөгжүүлэх боломжтой гэсэн. Тэнд бол ямар нэгэн эд шид байгаа гэд ингээс сүртгэээс илүүтэй үндсэн ойлголттойгоо танилцаад тэрийгээ цаашаа дэлгэрүүлээд өөрөө хичээлэх юм бол хинт ч гэсэн энэ потенциал чадамж байгаа гэсэн. Яг гэх юм бол бид нэр богино хугацааны ой тогтолтын хувьд бол чи би хоорондоо ялгарахгүй тий. Хүн болгон ижил гээд энэ сурах бичиг дээр бичигдсэн нотлошгүй одоо баримт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ одоо үгүйсгэшгүй баримт гэсэн тий. Үгүйсгэшгүй баримт буюу одоо яг бүр нотлогоо юу гэх юм яг юм мэдлэг тий яг юм ойлголт гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр жишээлбэл бид нар мэдлэг гэдэг юм хүчтэй байгаа байхгүй тий. Бид нар энийг мэдсэний үндсэн дээр чи бит хоёр ялгархгүй юм байна шүү дээ. Богино хугацааны тогтолтонд гэдэг ч юм уу тий. Энийг бол хөгжүүлж болд юм байна шүү дээ гэд. Би мэдгүй байхдаа магадгүй тий тэр нэг толгой сайтай учраас надаас илүү цээжилдэг юм байна гэдэг ч юм уу тий. Тэр надаас илүү сайнгүй
юм болов гэдэг ч юм уу хүмүүс ингэж бодож магадгүй шүү дээ тий. За. Гэхдээ ингээд үнцийг нь ойлгох юм бол хүн болгонд яг ижил хэмжээний потенциал богино хугацааны мемори дээр байх нь байна. Тэр нь 7-оос нэмэх асах 2 чанкс юм байна. Энэ нэг ч юм байна тий. За нэг бол урт хугацааны ой тогтоолтойгоо хавсраад урт хугацааны ой тогтоолтод байгаа төрсөн он ч юм уу тий. Тэр мэдээлэлийг чирж авчираад энэ чанксныхаа сайзыг хэмжээг нь бол ихсгэх боломжтой юм байна. Тэгэхээр би энэ дээр нэмээд нэг зүйл жишээлч. Тэгвэл. За жишээ нь яг ингээд ангаахын ч юм уу одоо мэдээллийг ингээд сурч цээжлэхэд асар их мэдээллийг цээжлэх хэрэгтэй болж байгаа. Тэгээд яг манайд миний санаж байгаагаар бол яг энэ одоо арга техникийг бол бас нэг өргөн хэрэглэж заншааг байдаг тийм. Гэхдээ яг гадаадын энэ өндөр хөгжсөн орнуудын оюутнуудыг ажиллах юм бол энийг бол маш хэрэгэлт юм байна лээ. Тэгээ одоо тэгээд юг энэ урт хугацааны мэдээлэлд байгаа ойнд байгаа мэдээллийг ашиглаад богино хугацаанд одоо ямиг шууд урт хугацааныхаа хоёр оруулах гэдэг шүү дээ. Ер нь бол тийм. Хэрийн чадрыг ашиглаад байгаа. Тэгэхээр яг энэ дээр жишээлх юм бол зүгээр одоо жишээ одоо меглитинид гэдэг юм байлаа гэж бод тийм. Меглитинид гэдэг тэгэнгүүт энэ нэрийг зүгээр цээжлэхэд амар төвөгтэй байх тийм. Одоо юу гэдгийг ликспоро, аспарт, глюларж гэх юм уу. Тийм ингээд амар утгагүй юм дэрнүүдийг маш олон нэрүүдийг цээжлэхэд бол дандаа одоо урт хугацааны ойнд байгаа мэдээлэл ашиглаад одоо толгоонд иччин гэсэн үг шүү дээ. Жишээлх юм бол меглитинид гэдэг үгийг би зүгээр ингээд салгаад meg lightning болох нь гэдэг ингээд зүгээр дотор төсөөлж штэ тий. Тэнгүүт me гэдэг ч юм бол японоор тийм нүд штэ тий. Тэгэхээр нүдийг бол meg одоо нүдийг lightning үе гэрэлтүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгээ хаа нөгөө me гэдэг нь японоор нүд тэгээд нүдийг гэдэг тий. Нүдийг гэрэлтүүлнэ шиг юм тий. Энэ бол одоо юу гэдгийг тийм сахарын эсрэг юм л те одоо. Тэгэхээр яг инсулины ялгалтыг нэмэгдүүлж өгөөд одоо тий. Эд эс нь глюкозыг авчиж өгөөд ингээд нүдний гэрэлтдэг ч юм уу те одоо зүгээр тэр төсөөлж штэ. Тэгэхээр яг иймэрхүү арга техникийг хэрэглэх юм бол одоо маш хурдан хугацаанд юм. Сахарын өвчтэй хүмүүст нөгөө нэг захын судасч буюу тий. Нүдний хараамуудах тий. Тэр өндөрлөд байдаг учраас тэрнтэй бас холбоод тий. Нүдэнд сайн нүдийг сайжруулдаг гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг анзаарчихсан зүйл нь шүү дээ тий. Хүн бас олон хэлийг мэддэг байх тусам олон одоо үгийн сан их олон байх тусам энийг маш хурдан одоо хэрэгжүүлж чадах юм шиг санагдсан. Яг гэвэл нөгөө нэг бэлэн юмнаас ашиглангууд маш олон юм бэлэн материалууд бий болчих чинь гэсэн үг тий. Тэгэхээр одоо ямарваа нэг одоо юу гэдэг утгачлан сонирхолтой ингээд зүйлтэй холбож зэжлэе. Юмтайгаа л холбох хэрэгтэй гэсэн. Магадгүй ингээд компьютер тоглодог маш олон бас нөгөө нэг юм үгнүүд үт юм л шүү дээ. Бид нар бол хоорондоо ойлгохгүй байхад тий. Би биендээ команд өгдөг тий. Тэр үгнээсээ ч юм уу шууд бэлэн ашиглаад өөртөө хамгийн ойр тий тэр мэдээллээс өөрийнхөө чадах тэр урт хугацааны ой тогтоолтонд байгаа мэдээллээсээ аваад богино хугацааны мэдээлэл рүү оруулаад ирнэ гэсэн үг шүү дээ тий. Тийм байдлаар одоо утга үгүй мөртлөө заавал тогтоох шаардлагатай мэдээллийг бид нар тогтоох боломжтой гэсэн үг. За богино хугацааны ой тогтоолт болон урт хугацааны ой тогтоолт гэдэг нь хоёр тусдаа гэж бид хоёр яриад байгаа шүү дээ тий. За богино хугацааны ой тогтоолтынхаа тэгвэл ингэж нөгөө нэг хэмжээг нь ингээд бид нар урт хугацааны ой тогтоолтын тусламжтайгаар ихсгэж болж байгаа юм байна. Тэрнтэй адилхан урт хугацааны ой тогтоолт гэдэг бол богино хугацааны ой тогтоолтоор дамждаг гэсэн үг. Бидний түрүү хэлсэн богино хугацааны ой тогтоолт гэдэг бол ажлын талбар. Ажлын талбараас бид нар цаашаа урт хугацааны ой тогтоолт руу зөөвөрлөнө гэсэн үг тэр мэдээллээ. За тэгэхээр богино хугацааны ой тогтоолтод байгаа их мэдээлэл те үгүй болоод шинэ мэдээлэлээр солигддог ч гэсэн бидний заавал нөгөө одоо хүртэлх ингээд сурсан мэдлэг бол богино хугацааны ой тогтоолтоос урт хугацааны ой тогтоолт руу шилжсэн байна. Тийшээ зөөвөрлөгдөд бидний богино хугацааны ой тогтоолт гэдэг чинь хэдхэн секунд те магадгүй минут те хүртэлх юм богино хугацааны доторх нэг шинэ мэдээллийг ингээд те тогтоогоод хэрэглээд амжина гэсэн үг шүү дээ. Тэрийгэ бүр бид нар ихэвчлэн хэдэн 7 хоногийн дараа те хэдэн сарын дараа хэдэн жилийн дараа насаараа ашиглах шаардлагатай урт хугацааны ой тогтоолт руугаа аваачиж бид нар тэрийг мэдлэг гэж нэрлэдэг байгаа те. Тэгэхээр богино хугацааны ой тогтоолтоор дамжиж урт хугацааны ой тогтоолт руу мэдлэг мэдээлэл бол дамжиж явдаг байх нэ. Тэгэхээр ингэж одоо яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр
хамгийн гол ерөөхдөө юу гэдгийг энэ ярианы маань гол хэсэг нь бараг энэ байгаа гэж бодоод байгаа те. Тэр юу гэдгийг бид нэр имийг сурахдаа хэзээ ч мартахааргүй сурах гэдэг байгаа шүү дээ те. Анханаас нь шууд одоо урт хугацааны хойруугаал кодлох гэдэг байгаа шүү дээ. Гэтэл бид нэр тэгэж кодлж чадаагүйгээсээ болоод юмыг мартаад ингээд шал тимээ цаг өнгөрөөсөн байгаа те. Тэгэхээр яг санийх дээр бол яг юу гэж хэлэх гээд нэхэр альва мэдээлэл бол богино хугацааны мемори тэр самбар дээрээ бичээд за тэгээ гиппокампус руугаа дамжиж тэгээд урт хугацааны тэр ойлж ингэж ороод байна гэж байгаа тий. Тэгэхээр сая бол яг ямар зүйлийг ярьж юу гэхээр тэгэхээр бид нар богино хугацааныхаа ойн дээр мэдээллийг оруулаад ирлээ тий. Одоо тэгэнгүүтээ урт хугацаа руугаа яаж оруулах вэ гэхээр нэг бол давтахаар гайл түр ярьсан тий. Давтахаар бол үр дүнгээ гэсэн. Маш нөгөө нэг зөгтөг хүн магадгүй бас байж болно л да тий. Нөгөө сайхан ингээд айгу би заавал бичиж тогтоодог гэдэг угаас ийм арга барилыг анханасаа эзэмшээд өөрийн болгоцсон хүмүүс бас байна. Бидний одоо яриад байгаа нь бол илүү богино хугацаанд шууд хэзээ ч мартахааргүй ч юм уу буюу илүү их хэмжээний мэдээллийг мартахгүйгээр зэжлэх тогтоох. Өөрийгөө баг зовоож гэсэн үг шүү дээ тий. Заавал сурах үйл явцыг ингэж ял мэт тийм удаан хугацаанд тий өөрийгөө ингэж удаан хугацаанд ажиллаж сурахынхаа оронд өөртөө тохирсон арга барилаар илүү богино хугацаанд суралцах боломж бол бий. Тэгэхээр тэрнээр нь яг миний ойлгоод байгаагаар бол тий урт хугацаанаас бид нар мэдээллийг суулаа гаргаад ирлээ тий. Тэгэнгүүтээ одоо тэр бидний урт хугацаанд бол хэдэн мянган мэдээлэл угаасаа байж байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ урт хугацаанаас мэдээллийг суулж гаргаж ирээд богино хугацаанд байгаа мэдээлэл ингээ нааж өгөх гэдэг байх тий. Тэр мэдээллийг холбож нааж өгнө. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр түрүү нөгөө дахиад урт хугацаараа оруулж ийн гэсэн. Хугацаагаа урт хугацаарынхаа нэг мэдээлэл холбочингууд тийг олчих. Сурулж байгаа учраас тий. Тэнгүүт шинэ мэдээллийг констракт хийгээд бас бүтээж байгаа байхгүй тий. Чиний түрүүний авсан жишээн дээр л яриа. Олон жишээн дээр ярих юм бол хүмүүсийн толгой милитийн нийт гээд чихрийн шижингийн юм байлаа гэхэд энийг нөгөө ажлын талбар буюу тий working space буюу тий богино хугацааны ойн дээрээ оруулж ирэн тий. Оруулж ирэнгүүтээ урт хугацааны мэдээллээсээ чи Япон хэлний мэдээлэл Япон хэлний болон англи хэлний хоёр үг гараад англи хэлний хоёр үг авчраад тий энэ нэгэ утгажилж ин гэсэн үг шүү дээ тий тэр хоёр үгийг нүдийг гэрэлтүүлнэ гэд нүдийг гэрэлтүүлнэ гингүүтээ энэ бол чихрийн шижингийн хүндрэл бол тий нүдний хараа муудах бүр цохрох хүртэл тий гэдэг ч юм уу гингүүтээ энэ бол милитинид бол чихрийн шижингийн юм гэд тий тэгэнгүүтээ тэрийг дахиад урт хугацааны ой тогтолт руугаа авчиж байгаа байхгүй тий тэгэхээр хүн болгонд одоо яг аль үе шатн дээрээ алдаа гэх юм уу те илүү бага ажилласнаас хамаарат те тэр мэдээллийг санахгүй бид нар бол ингэж л ярьдаг штэ би нэг санахгүй байна гэж ярьдаг штэ те түүнээс би нэг сураагүй юм байна ч юм уу те эсвэл миний хадгалах үе шатнд алдаа гарчлаа гэдэг ч юм уу те энийг нөгөө яг мэдгүй болохоор те хаана нь ямар алдаа гарах боломжтой байдгийг энд ингээд нэгэн судлаад туршилтаар те хэдэн зуун жилийн турш гээд судлаад бичсэн байхад бид нэр тэрийг ашиглаад тийм өөрсдийнхөө ой тогтоолтын чадамжийг сайжруулах боломжтой. Хэрвээ хүсэх юм бол хичээлэх юм бол за дараагийн хэсэг рүү тийм яриад байгаа тийм ээ. За одоо ер нь бол богино хугацааны ой тогтоолт гэдэг хэсгийг одоо энд ингээд төрүүлдэг чи тийм бидний ажлын талбар юм байна. За урт хугацааны мэдээлэл гэдэг бол ой тогтоолт гэдэг бол яг адилхан нөгөө кодлох, хадгалах, эргэн санах гэсэн гурван шаттай. За урт хугацааны мэдээлэл гэдэг бол ихэвчлэн утгажилж тогтоогдсон мэдээллүүд байдаг. Ямар нэгэн байдлаар тэндээс утга гаргаж аваад урт хугацааны мэдээлэл гэсэн тэр сан руугаа хийчихсэн байна гэсэн үг. За тэгэнгүүт бид нар бол ихэвчлэн биднэрт хэрэгтэй чадварууд бол маш олон мэдээллийн ингэж комплекс нийлмэл байдлаар гарч ирдэг юм байна л да. Тэгэнгүүт маш олон газраас тэд нар чинь бүгд ингээд идэвхжээд тэр мэдээллүүд бүгд гарч ирж иж бид нэр тэрний тусламжтайгаар нэг үйлдэл хийдэг ч юм уу байлаа гэж тий хий гэж төсөөлөхөд тэр мэдээллүүд хоорондоо холбогдох хэрэгтэй гэсэн. Тийм учраас ингээд хэдий сайн утгыг нь ойлгох тусмаа хэдий сайн наривчилж тэр мэдээллийг чи унших тусам тэр бол урт хугацааны мэдээлэл рүү ороод чи тэрийг удаан хугацаанд цээжилж чаднаа гэдэг бол яг энэ дээр бичигдсэн байгаа юм л да. Утгачлж урт хугацааны мэдээлэл рүү ордог учраас хэдий ч наривчилж уншина. Elaborates the meaning гэж байгаа байхгүй юу? Наривчилж унших тусмаа хэдий ч холбоос connections үүсгэх тусмаа тэр мэдээллийг бид нэр эргээд нэг нэгнээс нь ингэж
ингээд утас ингээд тий ингээд гаргаж ирж байгаа юм шиг ингээд нэг нэгнээс ингээд татаад гаргаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр холбоос үүсгэнэ л гэдэг чи юмыг ойлгоно л гэдэг юм болчиход байна шүү дээ. Энийг яагаад тий юуны учир хийзээ юуны тулд гэдэг ч юм уу тий. Бүрэн цогц мэднэ гэдэг чинь наривчилж мэднэ, сайн холбоо хамааралтайгаар ойлгосон байна гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол анханасаа кодлохдоо маш холбоо сайтай кодлох нь байна гэсэн. Альва нэг мэдээллийг уншиж байхдаа өөртөө байнга асуулт тавьж унших нь байна тий. Зүгээр тийм барилгад хэдэн онд баригдсан байна гэдгээс илүү энэ барилгыг яагаад барих болсон гэдгийг нь хүн хэрвээ наривчлаад уншчихсан байх юм бол энэ барилгыг одоо нас орсон тий хатандаа зориулж барьсан юм гингута тэдэн онд юм байна гэдэг мэдээлэл нь 3-т жишээлбэл гарч ирдэг гэж байгаа байхгүй. Тэгтэл тестэн дээр биднэрт бас асууж байгаа нь хэдэн онд ингэ асуусан байдаг. Тэгтэл яг үндэ он гэдэг нь гарч ирэхгүй байлаа гэхэд мэдээллүүд нэг нэгнийгаа ингэ сугалж тий нэг нэгнийг ингэж өдөөж гарч ирдэг учраас эхлээд энэ барилгыг би мэднэ. Энэ хатандаа зориулсан барилга. Тэнгута юуны тулд барьсан гэдгийг мэдэнгүүтээ дараагийн мэдээлэл нь ингэж татаа гараад ирдэг. Тийм учраас хамгийн гол нь наривчилж унших буюу кодлох үе шатанда хэдий ч нэг холбоос үсгэж наривчилж унших нь хэдий ч нэг сайн урт хугацааны ой тогтоолт руу орох боломжийг нэмэгдүүлнэ гэсэн. За урт хугацааны ой тогтоолтод бол ихэнх бол нөгөө мартсан тий гэдэг тохиолдлын ихэнх нь бол эргэн санах үе шатан дээрээ алдаа гарсан байдаг юм л дээ. Өөрөөр хэлэх юм бол тэр мэдээлэл тэнд байгаа. Гэхдээ олдохгүй байна гэсэн үг. За тэгэхээр эргэн санах үе шатан дээрээ ингэж алдаа гардаг нэг гол шалтгаан нь interference буюу саад учирдаг гэнэ л дээ. Тэгээд саад яагаад учирж байгаа юм бэ гэх юм бол нөгөө ижил тийм нөгөө нэг эргэн санах ийм сэжүр бүхий мэдээллүүд жишээлбэл бие бинийгээ блок хийдэг гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл олон хэл мэддэг хүн, олон хэл сурч байгаа хүн үүнийг бол ажигласан байж магадгүй шүү дээ. Би нэг үгийг англиар хэлье гэж бодонгууд хажуунаас нь за наад үе чинь за нэг орсоор тэгж хэлдэг дээ тий. За нэг японоор тэгж хэлдэг дээ, хятадаар тэгж хэлдэг дээ гэж орж ирэнгүүт би англиар хэлэх хэрэгтэй байтал орсоор орж ирж ид ч юм уу тий. Тэгээд нэг мэдээлэл нөгөөгөө блоклж гин гэсэн үг. Яагаад гэх юм бол бид нарт бол жишээлбэл муур гэдэг мэдээлэл орж ирлээ гэхэд бидний тэр мэдээлэл ингээд өөрсдөндөө ингээд төсөөлөнгөт муур харагдаж байгаа шүү дээ. За муур гингууд муурнаас салаалаад маш олон мэдээлэл нэг сэжвэрээс 2-3 газар идэх чинь бүр мундаг хүмүүс магадгүй 5-6 газар идэх чинь гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэг нь нөгөөгөө блоклж гин гэсэн үг. Тэгэхээр хэдий ч нэ сэжвэр буюу одоо энэ нөгөө Q гэдэг retrieval Q clue гэдэг юм уу те. Энэ хэдий ч нэ сэжвэр сайтай гар анхнаас нь тэгж кодлох гэдэг юм бол эргээд нөгөө эргэн санах үе шатан дээрээ failure risk тэрэн дээрээ бид нар алдахгүй гэсэн үг. Тэгэхээр эргэн санахтаа тэр нөгөө нэг саад буюу interference үүсэхгүй тулд анханасаа бас зохион байгуулалттай буюу organized мэдээллийг бол оруулж өгөх хэрэгтэй гэд одоо дараагийн 3 дахь санаа руу оръё л доо. Эхний нөгөө нэг хаана ямар алдаа гарсны улмаас те бид нэр богино урт хугацааны ой тогтоолтонд нэрээ алдаа гараад иргэн санаж чадахгүй байгаа юм бэ гэх юм бол эхэндээ кодлохдоо наривчилж connection үсгэж чадаагүй нэг дэх санаа. Хоёр дахь нь бол ижил Q-нууд ижил тэр нөгөө сэжүүрнүүд бие бинийгээ блоклж байна гэд буюу эргэн санах үе шатан дээрээ фейлюр их үүсдэг юм байна тий. Тэгэхээр мэдээллийг бид нар тэнд хадгалчаад насаараа магадгүй санаж чадахгүй ашиглаж чадахгүй гэдэг бол маш харамсалтай шүү дээ. Тэрийг кодлох гэж хадгалах гэж тий тэр чинь нөгөө нэг компьютерийн багтаамж гэдэг шиг бид нарт донд багтаамж үүсгэж байгаа байхгүй ямар ч мэдээллийг ойролцоо мэдээллийг хайхад тэр мэдээллээр дамжиж байгаа байхгүй яг үнэндээ ингээд search хийгээд те аль алийг актив болгоод аль нь гарч ирч чадах уу гэд те яг л бидний нөгөө компьютер те ингээд үйлдэлийн систем гэдэг шиг бидний үйлдэлийн систем шүү дээ тэр чинь нейрон те бидний мэдрэлийн за 3 дахь үе шат руугаа бид нэр сая орсон нөгөө нэг хэдий ч нэ зохион байгуулалттай анханасаа кодлох тулсан тэгээд кодлоо тийм төдий ч нэ бид нар санах боломжтой гэсэн үг. За тэгээд
энийг бол жишээлбэл шүүхийн дунд хувцастай зөвлөл л да тий. Бид нэр хамгийн өдөр тутам хэрэглэдэг хувцснуудаа нэг газар хийгээд тий. Цөөн хэрэглэдэг нэг газар хийгээд ажлын хувцаа нэг газар хийгээд тий. Жимийн хувцсныхаа нэг газар хийжээ тий. Спортын хувцаа. Тэгэнгუთ бид нар дасгал хөдөлгөөнөөр хичээллэг болоход бол зүгээр жим гэсэн хэсэг рүүгээ орно гэдэг шиг бидний толгой дотор маш олон мэдээлэл ийм болон номын санал гэж ойлгох хэрэгтэй. Номын сан. Тэгээ бүгдийг нь ингээд файл болгоод, фолдер болгоод хуваачихсан байна гэсэн. Тэгэхээр анханасаа зөв хэсэгт мэдээллийг авааччихъя. Одоо тий анханасаа тэр номын сангийнхан тий эрүүл мэнд гэсэн хэсэг рүү нь авааччихъя. Эрүүл мэнд дундаа тий чихрийн шижин гэдэг хэсэг рүү. Чихрийн шижин дундаа дахиад жижиг фолдер магадгүй тий им гэсэн хэсэг рүү тий хий гэдэг ч юм уу тий. Анханасаа зөв газараа байрлуулаа. Тэгэх юм бол эргэн санахта хамаагүй богино хугацаа зарцуулдаг гэж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол зөв хэсэг рүү шууд ингээд нэг үйлдлийн систем маань явж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээ зөв хэсэгтээ очиод хэдий ч нэг хурдан хугацаанд тэрийг чинь санаж иж ашиглана штэ хүн чинь бодоол зогсоод иж чадахгүй дээрэс нь бодоол зогсож байгаа хүн заримдаа за би санахгүй юм байна гэд гинт болчдаг гиний дундаас нэг үйлдэлийг өгчөөд үйлдэл ингээ боловсрогдоод ингээ хэдий ч нэг тэнд нэг интерференс буюу саад гарч ирээд ч юм уу олохгүй цаг авахтсан нөгөө хүн за би санахгүй юм байна би мартчихжээ гэд тэ тэгтэл тэнд мэдээлэл байдаг гэж байгаа байхгүй юу тэр мэдээллийг мэдээлэхэд хамгийн гол нь бид нар маш их үнэтэй цагаа зарцуулсан байдаг зай эзлээд байдаг хайлт болгон дээр хугацааг уртсгаад байдаг тэгснэ эргэж гарч ирч чадахгүй олохгүй ингээ маш удаан хугацаа авч ин гэсэн. За энэ дээр бол ингэж байгаа юм бас тухайн үеийн emotional factors гэж байдаг гэж байгаа байхгүй юу? Хүн ууртай байх үедээ anxious тий тавцсан гэдэг байх үедээ энэ бол бас саадуулдаг гэж байгаа байхгүй юу? Чи ууртай байх юм бол хэрэгцээтэй memory бол actively blocked болно гэж байгаа байхгүй юу? Хэрэгцээтэй мэдээллийг хайгаад тэр мэдээлэл блок болчихно гэсэн үг. Нөгөө түрүүний блок гэд ярьжсэн тэрэндээ адилхан emotional factor бас блок болж болно. Зарим тохиолдолд эсрэгээрээ бас ой тогтолтыг сайжруулах нөлөөлч байдаг юм байна л да. Яг тухайн мэдээллийг кодлох үедээ чи маш аз жаргалтай ч юм уу тий байсан мянгут дараа аз жаргалтай мөч мэдрэгдэхэд би ч бас хүүхэд байхдаа тэгэж гол дээр тоглоод аз жаргалтай байсан да гэж боддог ч юм уу тий яг ижил тухайн мэдрэмжээ авах үед бас яг тэр мэдрэмжийг авч исэн өмнөх мэдээлэлээ сандаг. За энэ бол бас тэр одоо flashbulb memories гэж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн төлөв байдал нь өөрөө сэжүүр болж өгч байна тийм ээ. Ууртай үед магадгүй сандахгүй юм тийм туршилт үзсэн байхгүй юу? Энийг бол тэгтээ хүн болгон мэднэ гэдэгт би итгэлтэй. Яг бичигдсэн байгаа байхгүй юу? Энэ яасан бэ гэсэн чинь оюутанд ингээд шалгалтын асуултыг нь эхний асуултыг нь маш хүнд өгөх юм бол тухайн оюутан шууд ингэж нөгөө нэг эмх цэгцтэй байдал буюу нөгөө сэтгэл зүйн доктортой байдал нь алдагддаг гэж байгаа байхгүй юу? Маш их самгардаад та би чадахгүй нэ энэ тест маш хүнд байна гэдэг мэдээлэл ороод ирж гин гэсэн. Тэгин гута дараагийн асуулт нь чиний нэрийг асуусан байсан чи хариулж чадахгүй. Би энэ дээр бол бүр бэтгийн мөрий тавина гэдэг ном дээр бичсэн байхгүй нь л туршилтын үр дүн гэсэн тийм учраас дараагийн асуултууд нь хөнгөн байсан ч гэсэн нөгөө нэг энэ бол emotional factors болчих чинь гэсэн үг л дээ тий. Тухайн хүний доктортой байсан сэтгэл зүйг ингээд амар anxious болгочингууд энэ хүн бол нөгөө хэрэгтэй мэдээлэлээ хайгаад бүх замууд нь блок хийгдээд тий. Тэр нөгөө ягаад гэх юм бол emotion гэдэг ч угаасаа хүнийг бол бүрэн эзэмдэх чадвартай өөрөлдөх юм бол за би чадахгүй нэ би хэцүү байна да гэд тэр сөрөг бодлууд ч юм уу эсвэл тэр хүчтэй сэтгэл хөдлөл бүхий бодлууд бол маш их нөгөө нэг ажлын талбарыг дүүргэж байна гэсэн үг шүү дээ тий. Хэрэгтэй мэдээлэлээ хайх тэр боловсрогдох орон зай эмошноор дүүрч байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол өөрийгөө маш чухал шалгалттай үедээ ч юм уу тий сэтгэл зүйн үед доктортой байх тал дээр бас ажиллаж сурах хэрэгтэй. Нэг асуултаар ч юм уу нэг даалгавраар өөрийг ингээд айгаад түгшээчих юм бол болохгүй. Энийг бол хүн болгон туршлагаасаа ч мэднэ тий. За энэ бол бидний ер нь яриад байсан богино хугацааны болон урт хугацааны ой тогтоолт юм байна. Хоёулаа тусдаа 3 шаттай юм байна. Гэвч ер нь бол бид хоёр бол үндсэн санаагаа бол өгчлөө. Тэгээд эндээс бол олон гой суралцах арга барилт хэрэгтэй тий. Санааг ойлгоод тэгээд яг энэ үгээр цааш нь хайлт хийгээд дэлгэрүүлээд унших бас боломжтой гэсэн үг. За түрүүн одоо хэлсэнчлэн
нэг explicit memory болон implicit memory гэж одоо англиар бичигдсэн байгаа. Explicit ой тогтоолт гэдэг нь бол одоо нөгөө яг өвчлөн орчуулах юм бол ерөөхдөө нэг одоо ил гэх юм уу те. Ил те. Ягаад ил? Хэлэрхий ой тогтоолт болон implicit гэдэг чинь даалт гэсэн үг те. Даалт ой тогтоолт гэж орчуулж болох юм болоо та те. Тиймэрхүү утгатай. Утга нь бол тэгж орчуулагдчихж байгаа. За explicit буюу одоо нөгөө ил гэдэг байгаа шүү дээ тий. Энэ ой тогтоолт гэдэг нь бол ерөөхдөө факт мэдээллүүд байсан тийм ээ. Тийм дандаа мэдээллийг, баримтыг бид нар бол тогтоодог. Одоо нөгөө нэг хугацааных нь хувьд тий ой тогтоолт бол ялгаатай. Үйлдэлийн систем нь ч өөр юм байна гэж ойлгоцсоноос гадна одоо бол агуулгынхаа хувьд бас тархины өөр өөр хэсгүүдийг хамарсан тий бие биенээсээ бүр юм хамааралгүй ой тогтоолтууд байгаа нь агуулгынх нь хувьд тий мэдээллийнх нь агуулгынх нь хувьд ингэж хоёр хувааж байгаа. Тэр нь бол нэг нь explicit memory, нөгөөх нь implicit memory. За explicit буюу ил ой тогтоолт магадгүй манайд яг юу гэж орчуулагдсныг утгачлж орчуулсан байж болно шүү дээ тий. Ер нь нэр томьёо гэдэг чинь шууд орчуулах, утгачлж орчуулах гэдэг тий. Одоо тэр нөгөө эрдмийн зөвлөлн тий тухайн салбарын топ хүмүүс бол ингэж орчуулж орчуулсан байсан гэж магадгүй. Орчуулсан байж магадгүй. Тийм учраас яг англид давхар хэлээд байдаг нь тийм учиртай л та тий. Бид хоёрын хувьд бол энэ бол нэгт фактыг буюу баримтыг тогтоодог ой тогтоолт агуулгын хувьд implicit буюу даалт гэдэг нь болохоор ихэвчлэн чадвар гэж байгаа байхгүй юу? Чи дугуй унж чадах уу? Чадна тий. Дугуйг дугуйг унжахдаа одоо яг би ингэж суугаад ингэж хөлөө байрлуулад ингэж жиндэ гэж боддгоо. Тэгж боддгоо тий. Ерөөсө бодохгүй зүгээр л дугуйг хараад унана гэж бодоод ингээл өөрийн мэдлэг үйлдэлүүдийг машин барьдаг хүмүүс ч гэсэн тийм штэ тий. За би тэдэн сантиметр ухраад ч юм уу тий. Тэгж бодгоо болчтой. Хэдий ч нөгөө олон жилийн туршлагатай гэд нэг юм яриад байдаг штэ тий. Чадвар дээр бид нар тамирчид ч гэсэн тийм штэ тий. Нөгөө сагсчид тий. Энэ бол нөгөө нэг unconscious байдлаар мэдээллээ эргэн цоглуулдаг гэж байгаа байхгүй. Энэ бол чадвар. Агуулгын хувьд бол чадварыг хадгалж байгаа. Энэ бол implicit memory. Implicit memory-гийн дугуй унах гэдэг ихний хэлжинд ойлгочих бүгдээрээ зүгээр тий. Explicit memory гэдэг бол факт буюу одоо яг нөгөө нэг мэдээлэл гэсэн. Энийг бол бид нар ухамсартай байдлаар эргэн сана гэсэн. Чамаас одоо нөгөө чихрийн шижингийн юм гэхэд болж ухамсартайгаар тэр мэдээллийг гаргаж ирнэ штэ. Тэ? За энийг бол агуулгынхын хувьд бид нар ой тогтоолтыг бол ингэж хоёр англиад байгаа. Тэгээд энийг бол энэ нөгөө ой тогтоолтын алдагдaltaй amnesic өвчтнүүд дээр энэ хоёр ой тогтоолт нь бол тусдаа байгаад байсан. Нэг юм бол ажиглагдчихсан байгаа. Яагаад гэх юм бол ийм ой тогтоолтын алдагдaltaй болон хэвийн хүмүүсийг хоёр туршилтын бүлэг болгоод нэг туршилт явуулж үзсэн юм байна л да. Тэгээд нэг ийм чагсаалт үзүүлсэн. Үгийн чагсаалт үзүүлээд яг ижлэхэн чагсаалтыг хоёр бүлэгт хуваагаад тий үзүүлээд за энийг үзээрэй гэд үзүүлчихэд туршилтын 2 дугаар үе шатн дээрээ тухайн үгнүүдийн үндсийг нь тавьсан гэж байгаа байхгүй тий. Утга байхгүй ч гэсэн тий. Энэ мэдээж нөгөө нэг англи хэл дээрх туршилт учраас тий жишээлбэл одоо мономер гэдэг жишээлбэл өгөгдсөн листен дээр анх өгөгдсөн байлаа гэхэд мо гэдэг үгийн язгуур үндсийг өгөнгөт нөгөө хүмүүс бол мономер гэж үргэлжлүүлээд бичэн штэ. Яагаад гэх юм бол өмнөх чагсаалтан дээр тэг мономер байсан учраас өөр үгээр орж ирэхгүй юм байна л да. За 2 дугаар үе шатанд нь ингээд үгнүүдийн язгууруудыг өгсөн гэсэн үг. Тэгэнгუута тэр нь бол жагсаалтнаас авсан үгнүүд ч байсан, жагсаалтнаас аваагүй ч үгнүүд шив шинээр нөгөө нэг өгсөн үгнүүд байсан гэсэн. Тэгээд үзэнгүүт мэдээж нөгөө нэг энгийн хүмүүс буюу тий ой тогтоолтын үед хэвийн хүмүүс маань бол мэдээж нөгөө жагсаалтнаас авсан үгнүүдээ бол илүү хурдан нөгөө нэг гүйцээж бичсэн. Бүрэн гүйцээж бичсэн гэсэн үг. Тэгээд үзсэн чинь хамгийн сонирхолтой нь нөгөө нэг amnesic буюу одоо нөгөө ой тогтоолтын алдагдaltaй хүмүүс яг ижилхэн бас гүйцээж бичсэн гэж байгаа байхгүй юу. Нөгөө нэг жагсаалтанд өгөгдөөгүй шинэ үгнүүдээсээ илүү олныг жагсаалтанд өгөгдсөн үгнүүдийг гүйцээж бичсэн байсан гэсэн. Тодорхой нэг цаг өгөгдсөн байгаа шүү дээ. Тэгээ гүйцээгийн гол хүн
хүмүүс чинь өмнөх нөгөө нэг чагсаалтныхаа үгнүүдийг уншсан үгнүүдийг мартцсан гэсэн үг шүү дээ. Мартчихсан энэ бол нөгөө ой тогтоолтын алдагдaltaй, бууралттай өвчтнүүд байгаа учраас мартцсан мөртлөө ягаад энгийн хүнтэй адилхан, яг санаж байгаа хүнтэй адилхан ингээд бичсэн бэ гэмээс энэ нь бол implicit memory буюу implicit ой тогтоолт руу н орж ирсэн гэж байгаа байхгүй юу? Үгийн язгуурыг гүйцэх гэд энийг нь бол priming гэд бас нэг ойлголт байгаа юм л да. Энэ нь бол жишээлбэл толинд нэг үгийг тусгаж харуулангуудаа толинд тусгагдсан үгийг хүн ингээд анх уншихдаа нэг шууд уншиж чаддгүй юм байна л да. Ингээд тэр чинь нөгөө нэг уруу байдлаар харагдаж штэ тий. Тэгэнгүүт тэгээд яг тэрийг маш олон удаа давтаад хийнгүүт тухайн хүний нөгөө хурдан сайжраад явчихдаг чадваржаад ирж гин гэсэн үг л тий. Толинд тусгасан үгийг унших чадвар нь сайжирч гин гэсэн. Тэгэнгүүт бас энэ туршилтан дээр ч гэсэн яг адилхан амнезик буюу одоо нөгөө тогтоолтын алдагдaltaй өвчтнүүд яг адилхан чадваржаад явж исэн гинэ. Энэ ч гэсэн implicit memory буюу нөгөө далд memory руу орж ирж тэр ой тогтоолтонд нь хадгалагдсан мэдээлэл болоод гэсэн. Тэгэхээр нөгөө нэг яг тухайн үгийг санах байгаа ч гэсэн зүгээр одоо юу гэдэг гарын тэр хөдөлгөөн нь ч гэдэг юм уу тэр нь бол үлдсэн байсан гэж ойлгож болох юм одоо. Одоо энэ нөгөө чадвар гэж нэрлээд байна л да тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл толинд ойдог тэр туршилтаас нь жишээ авах юм бол тэр нөгөө нэг ой тогтоолтын алдагдaltaй хүмүүс маань тэр нөгөө нэг толинд өдөр болгон ингээд үг уншиж исэн тэр мемори байхгүй гэж байгаа байхгүй юу? Би өдөр болгон энийг дадлагжиж хийжсэн. Өдөр болгон би энэ даалгаврыг биелүүлж исэн гэсэн ой тогтоолтод байхгүй. Буюу нөгөө explicit ой тогтоолтод байхгүй мартцсан. Өдөр болгон шинээр эхэлж байгаа юм шиг тийм учраас ийм туршилтанд оролцож байсан ийм даалгаврыг өдөр болгон биелүүлээ ингэж чадварчаад явж байснаа мартцсан мөртлөө тэр чадвар нь үлдсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо яг энэ нь ямар чадварыг ингууд талин дээр ингээд юмыг эсрэгээр унших ч юм уу эсвэл үгний язгуур үндсийг гүйцээх ч юм уу ийм ер нь бол одоо хүн ингээд өөрийн ингээд ер нь бол үндсэн тодорхойлолт нь conscious байдлаар мэдээллийг эргэж санаж байгаа бол explicit ой тогтоолт. Unconscious байдлаар тухайн мэдээллийг collection цуглуулах юм бол тэр нь implicit memory гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ дээр л гол утга нь явж гэнэ гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Зарим бид нар хийхдээ нөгөө ухамсартайгаар тухайн мэдээллийг цуглуулахгүйгээр хийж чадж байгаа чадварууд болоод өрчиж байгаа байхгүй юу? Нөгөөх нь болохоор ухамсаргүйгээр мөртлөө бид нар нөгөө олон удаагийн давталттай тэрний төсөлмжтэйгээр чадварчаад шууд ингээд өөрөө ингээд хийгээл явцдаг. Ухамсаргүйгээр мэдээллийг цуглуулаад хийчих чинь гэсэн. Ийм хоёр ой тогтоолт тустай байгааг ингээд маш олон туршилтууд хоёрыг нь л зүгээр жишээ авч ярьлаа шүү дээ тий. Ингээд хийхэд бол энэ хоёр бол тустай ой тогтоолт юм байна гэдгийг бол ингээд баталчихсан гэсэн үг. Тэгээд нөгөө нэг би түрүүн ярьжсэн шүү дээ үгийн үндсийг гүйцэдэг гэд тий. Тэрний хоёр дахь үе шатн дээр нь шинэ үгнүүд болон анхны нөгөө жагсаалтанд байсан үгнүүдийг гүйцээлгээд үзсэн чинь адилхан үр дүн гарсан гэсэн шүү дээ. Хоёулаа л адилхан нөгөө нэг жагсаалтанд байсан үгнүүдийг шинэ үгнүүдээс илүүтэйгээр сайн гүйцээж биччихсэн. Тэгээд 3 дугаар үе шатнд нь ингэж хэлсэн юм байна. За одоо наад үгнүүдийн чинь аль нь жагсаалтнаас авсан үгнүүд юм бэ гэд энэ бол conscious байдлаар буюу одоо нөгөө ухамсартайгаар мэдэж гинэ үү үгүй юу гэдгийг шалгаж байгаа штеп. Тэгсэн чинь нөгөө манай ой тогтоолтын алдагдaltaй өвчтнүүд санахгүй байсан. Аль нь шинэ үгийн, аль нь хуучин үгний язгуурыг мэдгүй. Энгийн хүн бол мэдээж энэ бол жагсаалтанд байсан үгнүүд гэд бүгдийг нь сайн даалгаврыг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Тэгээд яг ой тогтоолтын алдагдaltaй гэд нэг л өвчин байгаа юм шиг зүгээр энд ингээд ерөнхий юм ярьж байгаа учраас ярьчихж байгаа ч гэсэн маш олон ой тогтоолтын алдагдлууд хугацааны хувьд ялгаатай тий. Тархины өөр хэсгүүд гэмтсэн тий. Тийм бол байгаа тий. Байгаа тий. За тэгэхээр ер нь бол үндсэн ойлголтуудаа бол одоо энд ингээд өгчлөө яаж сайжруулах тал дээр гэх юм бол богино хугацааны ой тогтоолтыг бол бид нар хэлсэн тий. Нөгөө нэг урт хугацааны ой тогтоолтын тусламжтайгаар сайжруулах боломжтой. Харин урт хугацааны ой тогтоолтыг бол бид нар хэдий ч наривчилж унших юм бол маш их сайн холбоос үүсгэж унших юм бол тий. Хэдий ч анханасаа зохион байгуулалттайгаар хадгалж чадах юм бол
Хэдий ч нэ сэжүр сайтай retrieval queue сайтай хадгалж чадах юм бол тий нэгт тэр чин хадгална. Хоёрт эргэн санахад илүү бага хугацаа авна. Ямар нэгэн блок үүсэхгүй гэсэн үг. Тэгээд өөрөөр хэлэх юм бол тэгж хадгалах тусмаа эргэн санах үе шатанд нөгөө нэг сэжүүрнээсээ татаад гаргадаг гэсэн үү тий. Зохион байгуулалттай бол зөв газар руугаа хурдан очдог гэсэн үү. Тэгээд тэр хэрэгтэй мэдээллийг биенээс нь ингээд гоё татаад гаргаад ирчихнэ гэсэн үг. Яагаад гэх юм бол урт хугацааны меморигийн ихэнх нь нөгөө эргэн санах үе шатн дээр алдаа үүсдэг гэсэн учраас энийг ярьж байна л да тий. Саяных бол тий хэдий ч нөгөө нэг бүтээмжтэйгээр тий найруулж унших тэр мэдээллийг анх нөгөө хүлээн авах тий богино хугацаанаасаа тий богино хугацааны ажлын талбараасаа урт хугацаа руу оруулах тий энэ кодлох үе шатн дээрээ бол хэдий ч нэг үр өгөөжтэй тий бүтээмжтэй алерт байх үедээ тий тэр хугацаан дээрээ оруулах тэр нөгөө кодлох үе шатыг хэрхэн бүтээмжтэй байлгах вэ гэд тий мөн одоо нөгөө хадгалах үе шат гэж биш тий хадгалах үе шатн дээр бас ер нь бол алдаа бас үүсдэг. Тэр үеэс бас мэдээлэл алдаа үүснэ гэдэг чинь тэгэл алдагдчихна гэсэн үг шүү дээ. Тэр сурсан юм маань байхгүй болчихно. Тэр үе дээр нь бас алдаа үүсч болдог. Тэр нь бол юу гэдэг вэ гэхээр баттгал хангалтгүй байсантай холбоотой гэж аахгүй. Яг бүр олон дахин ингээ улиг болцлон давтахаас илүүтэйгээр тодорхой нэг хугацаанд тодорхой нэг давталттай заавал баттгах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгснэр бол тэнд бол маш сайн хадгалагдаж өгнө гэсэн үг. Тэгээд хүний бол ингээд цаг хугацаатай хамааралтайгаар мартах ийм нөгөө явц гэдэг ч юм уу тий. Тэрний ийм янз бүрийн хүснэгтүүд бол нийтээ сайх юм бол гарч ирнэ. Forgetting is function of time гэдэг ч юм уу тий. Тэгээд хайх юм бол гарч ирнэ. Ерөнхийдөө бол хүн бол тухайн мэдээллийг дөнгөж хүлээж авчаад бол мэдээж 100% мэдж байгаа шүү дээ тий 100% санаж байгаа. Тэрнийхэн дараа ерөнхийдөө бол 1 цагийн 3/1 буюу одоо 20 минутанд гэсэн үг шүү дээ. 20 минутанд хизээний 60% руу ордог гинэ. Тэгээд 1 цаг руу ороход 45% арай хүрэхгүй. За 8 цаг руу хүрэхэд бол 35% хавцаа. Тэгээд 8 цагаас хойшоо 24 цаг, 2 цаг 2 хоног, 5 хоног, 1 сар гэдэг ч юм уу тий. Тэрнээс хойш ерөнхийдөө тогтвортой барьж байгаа юм график харагдаж байна л та. Тэгэхээр маш их энэ эрчимтэй унж байгаа үе шатд нь баттгаад авна л гэсэн үг болох нь шүү дээ. Анх нөгөө багшийнхаа лекцийг сонсчоод гарч ирээл зүгээр л сайхан явж байхад 1 цагийн дараа гэхэд 45% хүрэхгүй хэмжээний үлдчихнэ л гэдэг чинь маш харин байгаа юм л да тий. Ойлгоод авсан мэдээлэлээ алдчихж байна гэсэн. Тэгэхээр яг нөгөө багш нар хэлдэг штеп та нар энэ лекцнээс гарч чаад дөнгөж лекцийн дараах тэр тэмдэглэж авсан нөтөө өөрийнхөө тэмдэглэж авсан нөтийг хүн өөрөө сайн ойлгоод тий. Тэрийгэ дахин давтаад хэрэгтэй бол яг санахгүй байх юм бол тий. Номноосоо дэлгэрүүлж уншаад найз нөхөд ангийнхнаасаа асуугаад бүгд тэр мэдээлэл шинэ байгаа штеп. Эсвэл багш дээрээ гүйччихэд асуудаг ч юм уу тий. Эхний 1 цагт одоо эхний 8 цагт тухайн мэдээллийг хүртснээсээ хойш тий. Баттгаад авах юм бол цаашдаа бол хүн ер нь бол тийм ингээд мартадгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн мэдээллийг хүлээж авчаад нөгөө одоо хадгалах үе шатандаа буюу тий. Энэ үе шатандаа энэ одоо яг гоё үндэслэлтэй хизээний ингээд гоё тогтоочихсан байгаа юм чинь тий. Ийм бүснэгтийг харж агаад тий. 1 хоног хүрэхгүй хугацаанд ер нь 2-3 удаа давтчих юм бол тий хүн болгоны бас онцлог биш тий. Тэгээд давтах юм бол эхний 1 цагийн дотор тэгээ болж их юм бол өглөөний мэдээлэл авах юм бол оройны мэдээлэл авах юм бол өглөө нэг давтаад 1 хоногийн дараа нэг давтчих юм бол чи үүнээс хойш бол харьцангуй энэ мэдээлэл чамд бол баттай тогтвортой үлдчихнэ гэсэн. Урт хугацааны ой тогтоолтыг сайжруулах бол олон арга байдаг. Тэрэн донд одоо бол зөвхөн дуурдээ тий. Энэ аргуудыг цааш нь өөрсдөө дэлгэрүүлж болно. Харин хүсэх юм бол бас бит хоёр дэлгэрүүлж нэг бүрчлэн бас ярьж өгч болно дараа нь тий. За эндээс бол зүгээр дурдъя. Хүн хүсэх юм бол өөрөө хайчихна гэсэн үг тий. Байршлын арга гэж байдаг. Түүнээс гадна түлхүүр өгний арга гэж байдаг. PQRST арга гэж байдаг. PQRST гэдэг нь юу гэх юм бол preview, question, read, self-recitation,
and taste гэдэг те. Мгм. Энэ 5 Үе шатаар унших үе хэрэгтэй, шатаар сурах унших хэрэгтэй юм гэж бол байгаа нөгөө тийм. нэг бүтээмжтэй хичээллэх гэдэг нөгөө яриад байсан нөгөө нэг тэр алерт байгаа үедээ хэдий ч нэг бүтээмжтэй яаж хийх юм бэ гэх юм бол яг энэний даав юуны талаар унших гээд байгаа превью хийгээд таймлаад ойлгочих. Хамгийн гол бол нь туслах дид гарчгуудыг уншаад за би нэг юмний талаар одоо үзэх гээд байгаа юм байна. Түүнийхээ дараа question гэж байгаа байхгүй асуулт тавь. За би тэгвэл эндээс юу мэдэж авах хэрэгтэй. Ихэнх номон дээр одоо бол өөрөө урдаа бүрийн бэлэн questionтэй байдаг болсон шүү дээ тий. Чи энэ бүлгийн дараа тий тим имийг мэдхүү тий тим англи байдгийг мэдхүү тий энэ нь одоо ингээд яаж хэрэгждэг юм бэ гэдэг ч юм уу тий тэрийгээ өөрөө ингээд өөрөөртөө асуулт алга асуучаа дараагийнх нь бол read гэдэг одоо яг мэдээлэлтэйгээ танилцах нь шүү дээ сайхан уншаад тэгээд тэр уншиж байгаа мэдээлэл болгонырээ self recitation хий гэж байгаа байхгүй юу унших болгондоо эргээд идэхгүй байдлаар уншаад явуулгүй ингээд эргээд тавтаад тий за би ч одоо юу сурч вэ за би энэ хоёр хүний подкастнаас тий ой тогтоолтын талаар сурчлаа. За нэг богино урт гэж нэг юм байдгийн байна тий. Explicit, implicit memory буюу ой тогтоолт гэж бас байдгийн байна тий. 3 үе шаттай юм байна. Кодлдгийн байна, хадгалдгийн байна, эргэн сандгийн байна. Тусдаа тархины өөр бүтцийг идэвхжүүлж тий. Эсвэл идэвхжихээс гадна бас нөгөө өөр бүтцүүд бас тухайн үед нь ажиллахгүй буюу дарангуйлагдчихэж тий. Тэр мэдээлэл гарч ирдэг ч юм уу тий. Тийм юм байдгийн байна. Тэгээд энийг сайжруулах боломжтой юм байна. Сайжруулах аргууд байд юм байна. Тим аргууд байд юм байна гэт те. Ингэж маш тийм идэвхтэйгээр юм бүтээмжтэйгээр гэдэг те. Гоо ингээд мэдээлэлээ тавтаад өөртөө ингээд тавтаад ингэж хийгээд тэгээ хамгийн сүүлд нь тест PQRS T-ийн тест бөглөөд те сорил өөрөөсөө аваад тэгээд сорилынхаа хариулт нь магадгүй чи энэ сэдвээс 100-аас нэг хэдэн үеийг ойлгоцсон байна, тэдний үеийг ойлгоцсон байна гэд те. Тэрийгээ хийчихэд өөрийнхөө сул талыг мэдчихэж байгаа шүү дээ. Би энийг мэдээгүй юм байна гэд. Тэрэн дээрээ дахиж ажиллаж чаад тэгээд энэ бол нөгөө манай яг яриад байгаа нөгөө кодлох үе шат явж байгаа шүү дээ те. Тэгээд дараа нөгөө миний хадгалах үе шатн дээр яриад байсан те. Өглөө нь уншсан бол оройн нэг уншаад, оройн уншсан бол өглөө нэг баттгаад те. Тухайн сэдвийг уншсныхаа дараа нэг 2 цагийн дараа баттгаад гэд те. Тэр гоё хүснэгтийг харж байгаа цаг хугацаатай хамааралтайгаар хүний тарих яаж мартдгийг ингээ бэлэн те тогтоочихсан юм байна. Тэрнтэй уялдуулаад хадгалах үе шатн дээрээ баттгаж аваад тэгээд хамгийн сүүлд нь бол нөгөө эргэн санах үе дээрээ те. Санах нь байна тийм ээ. Яаж үр дүнтэй санахыг түрүүн ярьсан те. Тэгээд тэр үе шатн дээрээ маш цэгцтэйгээр сэтгэл зүйн хувьд тогтвортойгоор санах юм бол бид нар бол маш одоо энийг бол жинхэнэ хэрэгтэй мэдээлэл, хэрэгтэй мэдлэг эргээд бид нар ашиглаж чаднаа л гэдэг юм болж байна гэсэн. За. Ерөнхий одоо нөгөө суралцгаа гэдэгтэй холбоотойгоор бид хоёр ой тогтоолтын үндсэн суурь ойлголтуудыг багцлаад ингээд мэдээллийг бол хуваалцж байгаа. Нэг бол хизээний мэддэг хүн байж болно, мэдгүй хүн байж болно те. Гоё хэрэгтэй мэдээлэл өөртөө наагаад цаашаа ингэж дэлгэрүүлж уншаад асуух зүйл байх юм бол бас асуугаад гоё холбоотой байгаарэ. За тэгээд энэ хүү ярианы маань бол гол зорилгоодыг болон агуулгуудыг товчхон ярьлаа тий. За тэгээд дахиад сүүлэн дахин санахад ой тогтоолт гэдэг зүйл маань бидний ер нь сурах одоо үйл явц танин мэдэх вэ те cognition гэдэг зүйл маань айгүйх судлагдсан байдаг те эрдэнэтэд яаж сурах юм бол яаж имийг одоо ой тогтоолтонд хийх юм болвол хамгийн үр дүнтэй байх гэдгийг бол нэлээд олон янзаар судлаад тогтооцсон байна те тэгэхээр бид нэр Монгол улсад байгаа одоо бид нэр залуучууд сурагчид маань альфа имийг сурахдаа заавал эхлээд хамгийн үр дүнтэй арга барилыг эзэмших хичээх хэрэгтэй гэсэн үг байна тий. Тэгэхээр ямар ч арга барил эзэмшихгүйгээр зүгээр яг би бол ер нь нэг тим юм шиг байна да гэж хараар яваад сурчих юм бол тэр нь бол яг найдвартай толгойд үлдэхгүй болохоор амьдралын цаг харин өрсөн болчих гээд байна л та. Үлдэж гин үү үлдэхгүй байгаагаа бид нар үгүй мэдж байгаа шүү дээ. Тэр нь л үлдэхгүй л байгаа шүү дээ тий. Сурсан юм а эргээд ашиглаж гин үү? Ашиглаж чадахгүй юм. За уучлаарай. Чиний арга барил буруу ээжээ. Буруу ээжээ. Тэгэхээр маш олон арга байгаа. Цааш нь заавал дэлгэрүүлж суралцгаагаарай. Тэгээд
Тэгснээр бол бид нар тийм маш олон зүйлийг амьдралын үнэт цаг завыг штэ тий. Бид нар маш их цаг зав зарцуулж сурсан зүйлээ эргээд үнэт баялаг болгож чадна гэсэн үг. за ингээд тусгаж байгаа. За тэгээ. Хамтаасанд баярлалаа. Тэгээ гоё санаа оноо байх юм бол бас бичээрэй. Бит хоёрын хувьд бол анхлан одоо ингэж хоорондоо ингэж харилцан яриа маягтайгаар тий мэддэг зүйлээ ингэж хуваалцах гэж оролцсон. Тэгээд гэхдээ маш мэдээж замбраагүй ярьсан юм бас зөндөө байгаа хаа. Тийм туршлагагүй юм бол маш байгаа. Зүгээр сэтгэлээрээ гэхүү тий. Тэгээд бас тодорхой хэмжээнд нэг уншиж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцсан гэдэг бол айгуу зүйтэй л гэж ойлгодог. Тэгээд нөгөө за өхөөс авах нь илүү ерөөлтэй гэдэг үгээр дараа дахин